Mystic Map. Амьдралын өнгө гэрчлэлийн нэвтрүүлэг өмнөх дугаараар ганц сэлэм гэгч энэ хүний ядуу тарчиг амьдралдаа хэрхэн хандаж байсан талаар өгүүлж байсан мөлий. Тэрээр их нэртэйгээ хамт орох оронгүй, машинд амьдарч байсан ч хизээч гомдолдож байсангүй. Эзэн бурхан тэдний амьдралыг өрөөж өөрсдийн гэсэн бизнестэй болгожээ. Дугуулсаар байжсэн. Хажуудалд нь бид нэг гадаад талбай дээр нь явгад ангийн онцлогоо засвар үйлчлэгээ явуулж эхэлсэн. Тэгээ гуруулаа болсон, дөрүүлээ болсон. За сайн байцгаана уу. Намайг Балжин сүрэн хөхтэй би өдөрж гэдэг. Би энэ Вьетнамаас олд авсан чанар засварын газар ороод 3 сар болж байна. Тэгээд анх намайг ажилд ороход ганц халам ах маань айгуу сайхан тааламжтай дуртай хүлээж авсан. Эзэнд итгээд тодорхой хугацааг өнгөрсөний дараа бигээр сайн мэдээ гэдэг зүйлийг Бурхны хаанчлыг бол тааралцсан хүн болгондоо ярьж явдаг байсан. Эзэн бурхан миний амьдралыг өөрчилсөн бурхан чамайг ч өөрчлөх болно, анд минь, найз минь, дүү минь гэдэг энэ зүйлийг ярьж явдаг байсан. Олон хүмүүс эзэн дээр ирсэн, явсан олон зүйлийн шалтгаанууд байсан. Их эзнээ хүү болсон, ахын нэгсэн тэгсэн миний амьдралын төлөө сайхан болсон гэж ярьсан. Тэгээд би ч өөрөө хиндэс нэг анзаарав. Тэгээд сүүл дараад хаад энэ наалхад сайхан түшигтэй, тулхтай ах гэдгийг ерөнхийдөө мэдсээ өөртөө. Вьетнамаас холд авсан чанар авто засварын газрыг байгуулахын тулд нэлээд их хүч хөдөлмөр зарцуулсны эцэст ганц сэлэм 5 салбарыг байгуулан тэндээ хүмүүсийг ажилуулан тэдэнд ивэл өрөөл болсоор байна. Мөн ажилчдаа итгэлийн амьдралаарч маш сайн үлгэр дуурайлал үзүүлдэг. Миний хувьд яагаад энэ салбарыг сонгож ажиллахаар болсон бэ гэх юм бол яг Монголын нийгэмд юм авто машин техник маш их хөгжөөд ер нь маш их ирээдүйтэй юм шиг харагдсан. Тэгээд би яагаад зандаа эрэгтэй хүмүүс ажиллах ёстой гэж бодоод би эмэгтэй хүн ч гэсэн ер нь ажиллаж яагаад болохгүй гэж бодоод энэ газарт ирсэн. Тэгээд маш гоё нэр нь хүртэл маш гоё санагцсан, амар гоё ихтгэлтэй гоё мундаг хүмүүс ажиллаж байгаа болов уу гэж бодоод дандаа Вьетнам гэд ийм байдаг болчихсон. Вьетнамаас холд авсан чанар гэд. Тэгээд би өөрөө ирсэн л дээ. Тэгээд ганц сэлэм ах намайг угтаж авч ирсэн. Тэгээд ганц сэлэм ах маань маш гоё нээлттэйгээр бололгүй яах вэ? Яагаад эмэгтэй ажиллаж болохгүй гэж яг миний бодож исэн сэтгэлээр надад хандаад ингээд намайг угтаж авсан. Тэгээд би шууд практик дээр ажил дээр гарсан зүлгүүрийнхаа баригчийг бариад ингээд зүлгүүр хийгээд асуугаад, лавлаад, заалгаад ингээд хамт ажиллаж исэн ах нараасаа ингээд найзуудаасаа, үеийнхнаасаа ингээд асуугаа зөвлөөд ингээд шууд ажлын байран дээр ингээд дадлага хийгээд ингээд шууд практик дээр гараад ингээд ажлаа ерөнхийдөө хийж сурч байгаа. Ганц сэлмийн авто засварын газар ажиллуулж эхэлснээс хойш хамгийн ихээр чухалчилж хийдэг зүйл бол эзэн бурханд 11-ийг өргөдөг явдал гин. Орлого бүрийнхээ 11-ийг өргөснөөр түүний бизнес хамгийн сайнаар өрөөгддөг гин. Хэдий хэцүү, хүнд хэцүү нийгэмд бид нар амьдарч байгаа ч гэсэн Бурхны хаанчлалд байгаа ард түмэн хязгаарч хямардгүй маа гэдгийг бид нар бас нийгэмдээ харуулахыг зорьсон байна. Бурханд боломжгүй зүйл гэж үгүй. Хүчирхэг Монголыг бид бүтээн гэсэн урайтай энэхүү газрыг ертөнцийн эзэн ивэж Монголын нэрийг дэлхийд таниулсан авто засварын том брэнд болох болтугай гэж өрөөж байна. Mystic Map.